Бээжингийн их сургуулийн Испани хэлний тэнхимийн шилдэг оюутан байсан тэрээр одоо Америкийн нэгдсэн улсын хамгийн их эрен сурвалжлагдж буй хард амхны бүлгийн толгойлогч болжээ. Хэний ч санаанд оромгүй зүйл бол энэ гаднаасаа боловсронгуй дэгжин дунд насны ирүүнэндээ Америкийн нэгдсэн улсын хард амхтай тэмцэх газрын 8 жилийн турш хөөжмөрдсөн Хятад Америк гаралтай номер 1 хард амхны бүлгийн удирдагч байсан. Тэр Бээжингийн их сургуулийн Испани хэлний тэнхимийн он сурлагтай төгсөгч аж. 15,000 юанийн сарын орлоготой гадаад худалдааны шилдэг ажилтнаас жилд 1 тэрбум юан олдог Ван Ах хэмээх хард амхны сүлжээний толгойлогч хүртлээ тэрээр Бээжингээс Мексик руу гадаад худалдааны менежерээс Ахмад гэмт хэрэгтэн болж хувирчээ. Тэр шоронгоос хонгил ухаж оргосон хуурамч паспорт ашиглан Куб руу зугтсан эцэст нь Хаванагийн нэгэн кофе шопод баригдсан байна. Жан Жидүнгийн амьдралын эхлэл төгс хүүхэд гэж хэлж болох үзвэв. Тэр Бээжинд өсөж Бээжингийн их сургуулийн Харьяа дунд сургуульд сурч улмаар Испани хэлний тэнхимд элсэн орсон. Тэрээр Бээжин аялахтай хойд Мексикийн мөнгө аястай цэвэр Испани хэлээр ярьдаг байж. Тэр сургуулиа 2010 оны орчим төгсөөд Латин Америктэй гадаад худалдаа эрхэлдэг компанид ажилд орж сарын 15,000 юаны цалинтай байр хоолтой байв. Энэ нь тухайн үедээ маш өндөр орлого хэмэгдэж байлаа. 2015 он тэрээр сайн дураараа Мексик руу явж зах зээл хөгжүүлэхээр шийдсэн нь түүний сүүлийн эхлэл болсон юм. Эхэндээ тэр тоног төхөөрөмж түрээс болон худалдааны бизнес эрхэлж байсан ч удалгүй Мексикийн хамгийн нэр хүндтэй хард амхны бүлэглэл болох Sinaloa картелийн толгойлогчтой танилцжээ. Энэ бүлэглэлийн хуучин удирдагч нь дэлхийд даяар эрен сурвалжлагдж байсан Эл Чапо Гусман байсан. Хард амхны 8-ачид нэг л удаагийн арилжаагаар хэдэн саяыг хийж байгаа Карад Жан Жидүнгийн бодол бүр мөсөн өөрчлөгдөв. Тэр хожим бусдад би боловсралтай ухаантай хоёр хэлтэй хүн. Тэгэхээр яагаад энэ бүдүүлэг нөхдүүдтэй өрсөлдөж болохгүй гэж хэмээн бардамнан ярьдаг байж. Гадаад худалдааны туршлага хэлний давуу талаа ашиглан тэр тун удалгүй хард амхны бүлэглэлийн зохион байгуулагч стратегч болж чадсан байна. Устд нь нууцаар бас хүчээр зөөвөрлөхөд анхаарч байхад тэр 3 твийг дамсан нийлүүлэлтийн сүлжээ зохион бүтээлээ. Тэр Мянмар болон Бангладешийн химийн үйлдвэрүүдээс фентанилийн түүхийг угаалгын нунтаг болон хувиргаж Хонконгд оруулж ирэн хард амхыг найруулж дараа нь олон бомбоор дамжуулан Мексикт хүргэдэг байв. Америкийн нэгдсэн улс Мексикийн хилийн шалгалтаас зогтохын тулд тэр төрөл бүрийн арга хэрэгэлсэн. Хөлдөөсөн далайн хоолны савны давхар дотор нуух, хуванцар хүүхэлдэйн дотор битүүмжлэх. Эсвэл тусгайлан хийсэн ачааны машины нууц тасалгаанд нуудаг байв. Үүнээс ч амжигтай нь түүний мөнгө угаах арга барил байлаа. Тэр дэлхийд даяар 150 гаруй хуучин компанид бүртгүүлж хард амхны орлогыг эхлээд Лос Анжелест байрлах худалдааны компанид дараа нь Панамын офшор дансанд дамжуулан эцэст нь Швейцарын хувийн банк руу шилжүүлдэг байв. Энэ нь цэвэрхэн үр ашигтай системээр тэр зөвхөн 2020 онд гэхэд 20 сая $20 угааж чаджээ. Sinaloa картелийн Мексик гишүүд түүнд ихээхэн хүндэтгэлтэй ханддаг байсан бөгөөд түүнд Ван Ах хэмээх хожигч энэ хятад бүр нутгийнхнаас ач галзуу гэж ярьдаг байв. Эцэст нь тэр нутгийн эмэгтэйтэй гэрлэж Мексикийн иргэншил авч хард амхны эзэнт гүрэндээ бүрэн уусав. Жан Жидүнгийн бардамзан хард амхтай тэмцэх газрын анхаарлыг аль хэдийнэ татсан байв. Гэвч түүний тагнуул мөрдөн шалгалтаас зайлсхийх ур чадвар үнэхээр мэрэгжлийн төвшөнд байсан гэдэг. Нэгэн хуучин хамт ажилдаг байсан хүний дурсснаар тэр хүн хаашааж явсан хэд хэдэн гаруйц авч явдаг, нисэх буудал дээр Америкчуудыг харуул тэр даруй суудлаас алдаг. Заримдаа гэрлэн дөхөө өсөрж гардаг байсан нь хяналтаас зайлсхийхийн тулд гэж хэлдэг байж. Гэвч хамгийн овжин үнэгч гисэн сайн анчин хуурч чаддаггүй. 2017 он тэр Канадын нисэх буудал дээр 6 гаруйц болон с сэжигтэй зүйл авч явж байгаад баримтлагдсан ч тухайн үед хангалттай нотлох баримт байгаагүй тул 2-3 сар хоригдоод суллагдсан. 2024 оны 10 дугаар сард түүний хамгийн ихтгэлтэй туслах Ли Рупен баригдаж бүхнийг хүлээн зөвшөөрснөөр Мексикийн цагдаа нар эцэст нь түүний нуугдж буй байршлыг тогтоож чадсан байна. Олон байгууллагын хамтарсан ажиллагаагаар түүний байрыг нэгжихэд Жан Жидүн компьютерийнхаа өмнө мөнгө угаах дансны ажил хийж суусан бөгөөд ширээн дээр нь Бээжингийн их сургуулийн төгсөлтийн зураг нь тавигдсан байж. Гэвч энэхүү баримтчилгаа нь түүний урт удаан зогтолтын зөвхөн эхлэл болно гэж хэн ч төсөөлөөгүй. Баримтлагдсанаас хэдхэн сарын дараа Мексикийн шүүх түүний гэрийн хороонд байх хүсэлтийг санаанд оромгүйгээр зөвшөөрсөн. Харин дараа нь энэ бүхэн илчлэгдэхэд тэр шүүгчийг хахуулсан байлаа.
2025 оны 7 дугаар сарын 1 шөнө тэр урьдчилсан ухсан 50 м урт хонглоор зүгтэж шууд хөрш гэмт бүлэглэлийн хяналттай нутаг руу гарсан байна. Гадаа нь хувийн нисдэг тэрэг хүлээж байсан бөгөөд тэр Куб руу нисэн зүгтсэн. Энэхүү үйл явдал DEA буюу Харт аймагтай тэмцэх газрыг туйлын ихээр уурлуулж киноноос жилүү солиотой явдал боллоо хэмээн мэдэгдсэн байна. Кубад хэсэг хугацаанд нуугдсны дараа тэр хуурамч Португал паспорт ашиглан Оросын холбооны улсаар дамжин гарахыг оролдсон боловч Москвагийн нисэх буудлын гайл дээр даруй танигджээ. Оросын цагдаа нар түүнийг олон улсын төвшөнд эрен сурвалжлагдж буй гэмт хэрэгтэн болохыг тогтоож буцаан Куб руу илгээсэн байна. Харин 2025 оны 10 дугаар сарын 22-нд тэр Хаванагийн нэгэн кофе шопод энгийн нэгэн хүн шиг сүүлчийн амгалан мөчөө идэл суухдаа гинэт баригдаж 6 цагийн дараа гэхэд Америкийн нэгдсэн улсад ирсэн байлаа. Тэр Харт аймагтны 8 хор хөнөөлтэй гэж хизээж боддоггүй. Харт аймаг хэрэглээд өгч байгаа хүмүүс өөрсдөө үхлээ ирж байгаа юм надад хамаагүй гэж ярьдаг байсан. Гэвч тэр энэ бүхнийг ойлгоогүй. Түүний гар дамжсан фентанилийн 1 кг нь хэдэн 10 гэр бүлийг сүрүүлж чадна гэдгийг. Хэбэй ангаах их сургуулийн эмч нарын тайлбарснаар фентанил нь героиноос 50 дахин илүү донтуулдаг бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл амьсгалын дарангуйлал цусны даралт бууралт үүсгэж үхэлд хүргэдэг аж. Түүний худалдаасан Харт аймагны улмаас тоо томшгүй олон гэр бүл оронгороо сүрсэн. Түүний хуучин хамт ажилладаг байсан нэгэнээр 2017 онд Жан Жидүнтэй хамт Хятад руу буцах үе дурсан иржээ. Тэр өдөр Мехико хотод 7.1 балын хүчтэй газар хөдлөлт болж нисэх буудал аврах ажилтнуудаар дүүрч байв. Тэр хоёр хамтдаа Япон аврах багийнхныг хараад алга ташсан гэдэг. Гэхдээ хин санах вүлээ Мехикогийн гудамжинд хамт тако идэж байсан тэр анд нь хожимоо гараа цусан тутгсан Харт аймагны тоолгойлогч болох гэж. Илүү харамсалтай нь түүний оргож зогтох маршрут Кубаар дамжаад Москва руу хүрэх зам. Энэ бүгдийг тэд хэдэн жилийн өмнө зүгээр нэг хөнгөн яриан дунд хошин санаа болгон ярилцаж байсан аж. Гэвч тэр зам эцэстээ түүний мөхлийн зам болон хувирсан юм. Бээжингийн их сургуулийн багш нь энэ мэдээг харсан даруйдаа итгэж чадаагүй. Хэд хэдэн их сурвалжаар баталгаажуулсны дараа л тэр үнэхээр миний оюутан байсан гэж хэлжээ. Харин нэгэн цагт энэ багшийн нөлөөгөөр гадаад худалдааны компаниудад ажилд орсон Бээжингийн их сургуулийн төгсөгчид одоо Жан Жидүнгийн тухай ярихдаа гагцхүү ингэж л хэлдэг байна. Тэр тэнэг хүн байгаагүй, зүгээр л ухаанаа буруу зүйлд ашиглажсэн. Хэрвээ нийгэм зөвхөн үр дүнг шүтэж түүнд хүрэх арга замыг үл тоодог бол Жан Жидүнг бол сүүлчийнх нь биш. Жан Жидүнгийн түүхийг зүгээр нэг сонин хов сенсац биш, бүх залуусын сэтгэлд гүн шингээх сургамж гэж ойлгох ёстой гэж Хятадын хэвлэлд бичсэн байна. Энэ нийтлэлийн төгсгөлд бичгтээ ухаан бол муу зүйл хийх зөвшөөрөл биш. Бас мэдлэг бол харанхуйд нуугдаж бусдыг мэхлэх хэрэгсэл биш. Харин тэр харанхуйд гэрэлтүүлэхийн төлөө орших ёстой зүйл юм ачаа.